Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаарт 1921 оны ардын хувьсгалтай нас жацуу 104 жилийн түүхтэй тусгаалсан чигүүрэг бүхий төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамт олонны төлөөлөл оролцож байна. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчаас 2025 оныг ахлах офицеруудын жил болгон зарласан. Төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх ажлын хүрээнд тус байгууллагын харьяа албадуудын ахлах офицеруудыг энэхүү дөрвөн бэрх нэвтрүүлэгт оролцуулж манай өнөөдрийн дугаарын зочноор морилон сатаад байгаа юм аа. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол улсыг зарлан тунхаглаж төр улсаа сэргээн мандуулсан цаг үедээ зэрэгцэн 1921 онд анх үүсэн байгуулагдсан. Тусгайлсан чигүүрэг бүхий цэргийн гавьяаны болон хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонд төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь өдгөө эрх зүйд төрийг төлөвшүүлэх, хууль дээдлэх, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, дотоод аюулгүй байдлыг хангах, гэмт этгээдийг засан хүмүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсний зэрэгцээ улс орны бүтээн байгуулалт, эдийн засаг, нийгэм, эрх зүйн харилцаа хөгжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд хорих ял идлүүлэх, цагдан хорих, баривчлах чиг үүргийг эрхэлсэн хорих ял идлүүлэх алба, эрүүгийн бусад ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, хорихоос өөр төрлийн ял идлүүлэх алба, иргэн, захиргаа, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцсан шийдвэр гүйцэтгэх алба, харьяа хорих анги, аймаг, нийслэл, сум дүүрэгдэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, улсын төсөв төлөвлөгөөний газрууд гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар төр засгийн зүгээс баримталж буй бодлого зорилтыг хэрэгжүүлэн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, улсын хэмжээнд хууль ёсыг сахин биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлсээр байна. За ингээд нэвтрүүлгийн хоймор заларсан зочин багуудын ахлагч нарыг урьж чухам ямар багийн нэршилдээр өрсөлдөхийг шодож шийддэг нэвтрүүлгийн дүрмтэй. За ингээд зүүн гар зүрхэн талаасан эхний багийн ахлагчийг урья. Тарган сайхан зосч гин үү? Сайхан зосч гин үү та? За. Ажил алба өндөр. За тэгээд ямар багийн нэршилдээр өрсөлдөх вэ шийдэндээ. За шууд адуучин багийн нэршилдээр өрсөлдөх. Алтан туул хурдан сайхан хөлгийг буулгалаа. За ингээ магнадад тоосгүй байх болтойгоо. За нэвтрүүлгийнхээ дүрм ёсоор энэ сайхан хурдан буйныг танай уяан дээр дүүхэлзүүлэх ёстой. За тодон магнад торгон жолоо болтойгоо. Сайхан уу? Ажил албан сайхан байна. Ажил албан өндөр байна. За. Цуунчлах сайхан Оо уу? сайхан даа. За тэгээд ямар багийн нэршилдээр өрсөлдөхөө? Энэ сайхан богийн шагааг орхиж шийдэндээ. За хончин багийн нэршилдээр өрсөлдөндөө. За баярлалаа. За тэгээд хоттон гэрэлтүүлсэн энэ хундан цагаан хоныг 1000 болгож өсгөөрэй. За баярлалаа. Хүрээ. Ажил үйл өндөр үү? Сайн явж ирв үү? Оо сайн. За тэгэд өнөөжил ч одоо зэвсэгчийн ерөнхий командлагчаас ахлах офицерыг дэмжих жил гэж зарласан биз дээ. Хошуучаас хурандаа одыг зүгэх. Хошууч байна, дид хурандаа байна. Хошууч дид хурандаа хурандаа байна. Яруу нарыг цэндийн чимэд дорж байгаа штабын бичээч байсан тоогоо олон хурандаа нарын өмнөх ганц харандаа нь явлаа гэж бичсэн байдیں۔ За би өнөөдөр ер нь та бүхний харандаа болж амжилтыг чинь зурхан дээ. За тэгээд ямар нэршилдээр өрсөлдөхөө шийдэндээ. Багийнхаа нэршлиг шатар шийдэн. За ингээд. За энэ ноолор ихтэй улаан сэрхийг гардуулан өгье дөө. За За дараагийн баг маань шууд тэмээчин багийн нэршилдээр өрсөлдөх нь тодорхой болсон. Багийн ахлагчийг өрье. Шагаа орхиж чадахгүй ч гэсэн хөрөг зөрүүлээ тийм.
За, тарган сайхан тусч гин үү? Сайхан тусч гин үү? Энэ сайхан атан тэмэг хотон доон сойгоод. За, тэгээ тэмээчин баг инээс дурсан дөө. За. Тэмээн дээрээс 12 ханд гэж ярьдаг. Амжилт ч бас ойрхон байгаа юм. За, ерөөдөр болоо. За, амжилт ирээ. Хүрээ. Эрхэм үлэгчтэй уралдаан таны мэдхүйн 4 бэрх нэвтрүүлэгт маань оролцож байгаа багуудаа багийн гишүүдийг та бүхэндээ товчхон танилцуулъя. Эхний баг бол Адуучин баг. За, багийн ахлагч гүйцэтгэх ажлын хэлтсийн тасхийн дарга дэд хорондоо Баяр жаргалын Энх бат. За, Адуучин багийн гишүүн аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэрэгжилтэн хошууч Баттулгын Тэмүүгэ. Багийн гишүүн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ахлах мэрэгжилтэн хошууч Алтан сүхийн Сугар нацаг. За, багийн гишүүн хяналт шалгалт үнэлгээ дотоод давуу эдлийн албаны мэрэгжилтэн дэд хорондоо Отхон баярын Одон тонголог. За, баяр хүргэе, амжилт хүсье. За, дараагийн баг маань Хончин баг. За, Хончин багийн ахлагч хуулийн хэлтсийн дарга дэд хорондоо Дорчгүйгийн Сандаг. За, багийн гишүүн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах мэрэгжилтэн дэд хорондоо Монголын Үүлэн Солонго. Багийн гишүүн хорих ял эдлүүлэх албаны ахлах мэрэгжилтэн дэд хорондоо Гандоржин Зоригт Баатар. Багийн гишүүн хүний нөөцийн хэлтсийн ахлах мэрэгжилтэн хошууч Тогтох баярын Довчин Бав. За, дараагийн баг маань Ямачин баг. Ямачин багийн ахлагч мэдээлэл програм хангамжийн хэлтсийн дарга хошууч Сүхбаатарын Галточ. Багийн гишүүн санхүү хангамж үйлчилгээний хэлтсийн дарга дэд хорондоо Даваадоржин 9 эрдэнэ. Багийн гишүүн эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэрэгжилтэн хошууч Цоодлын Соронзон Туул. За, багийн гишүүн цэргийн зохион байгуулалтын хэлтсийн мэрэгжилтэн хошууч Мөнх болдын Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна. Баяр хүргэе, амжилт хүсье. За, Тэмээчин багийнхаа багийн гишүүдийг танилцуулъя. Багийн ахлагч төлөвлөлт дотоод ажлын хэлтсийн дарга дэд хорондоо Хашбаатрын Саруул. Багийн гишүүн нэгдсэн тоо бүртгэлийн хэлтсийн дарга дэд хорондоо Батсодвын Шугархүү. Багийн гишүүн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны мэрэгжилтэн хошууч Ган хоёгийн Хүрэл Тогоо. Багийн гишүүн нэгдсэн тоо бүртгэлийн хэлтсийн мэрэгжилтэн хошууч Даанан Жавын Цэрэн Чимэд нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна. Амжилт хүсье. Дөрвөн бэрх нэвтрүүлгийн хойморт заларч уран бүтээлийнхэн дээжиг толиулах зочин уран бүтээлч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны соён гэгэрүүлэх хэлтсийн дарга дэд хорондоо Энх тайвны болормог хүндэтгэмөрье. Эрхэм уран бүтээлч маань Зөв Монгол ардын дуу үзэсгэлэнт нутаг хэмээх гайхамшиг сайхан аялгаутай морилон ирсэн байна. Таалан болгоно уу? Ундуруу син ороод
Нэвтрүүлгийнхээ эхний шатыг эхлүүлэх гэж байна. Одоо та бүхэн маань гэртээ бэлдэж ирсэн асуултаа бие биедээ тавьж эхний шатанд өрсөлдөх учиртай. За ингэхдээ та бүхний өмнөх ширээн дээр байгаа өөрийн нэршлийн шагааг дэнчин тавьж өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл та бүхний тавьсан асуултыг аль нэгэн баг зөв хариулж гэмээн та бүхний өмнөх манай адуучин багийн өмнөх энэ хурдан хүлэг, хончин багийн маань өмнөх хундан цагаан хонь бусдын хотонд бусдын уяан дээр хотлуулагдана гэсэн үг. Эхний давааг эхлүүлье. За Ямаачин багасаа эхлэв. За Ямаачин багийн ахлагч Галтууч байна. За манай багийн зүгээс асуух асуулт маань монголчуудын уламжлалт ёс заншилд бүгд хүмүүжүүлэх арга барил хэрхэн байдаг вэ? Эцэг их эмээ өвөө нь ямар арга барил эзэмшүүлдэг вэ гэсэн асуултыг тавьж байна. Нэвтрүүлгийн дөрвөн ёсоор бол 80% нь хүргэж хариулсан тохиолдолд зөв хариулсан тооцож танаа нэршлийн шагаа бусдын хотод шилжнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. За шууд асуулт ойлгомжтой бол шууд гараа өргөд хариулж болно. За Тэмээчин багийн гишүүн Шуурхүү. Тэгээд саяны асуултанд манай баг ярилцаад монголчууд бол эртээр үеэс бол үр хүүхдээ бол одоо хүмүүжүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Эмээ өвгөөсөө бол хүүхдүүд Монголын одоо уламжлал, өв соёл, ёс заншил, домог, хүүрнэл гих мэтлэн одоо сургаалаар бол хүмүүждэг болвол ааваасаа бол амьдралын одоо амьдрах ухаан, алсын хараа, тэсвэр төвчээр гих мэтлийг сурдаг. Ээжээсээ бол хайр, нэгүсэл, инэрл гих мэт ийм одоо зан чанараас нь бол өвлөж одоо өөрийгөө хүмүүжлийг олж авдаг. За хариултыг авлаа. За адуучин баг. За адуучин багийн гишүүн Одон Томлог байна. Их хүн урагт хээж олснон цагаас эхэлж хүмүүжүүлж эхэлдэг. За бүүвэн дуу аялах, уртын дуугаа аялах, за төрсөн хойно нь одоо бүүвэлэх, за мөн өсөж торноод ирэх цагт нь Монгол уламжлалт зүйр цэцэн үг, хэлц үг. За жишээлбэл одоо найранд 3 дуутай, наадамд 3 даваатай. За үүлэнд орон үгэнд цэцэн, за хуйлд шудрах, хоримд цог золбоотой гэх мэтээр ингээд зүйр үгээрээ их хүмүүжүүлдэг байсан. За тэгээд хүүхдийн одоо сайн үлийг сайшааж, за буруу үлийг зөвөр ойлгуулах энэ ухаанд их сургадаг байсан. За хариулж туслаа. За хариултыг авлаа. Ер нь бол асуултан дээр аавын оролцоо ямар вэ? Ижийн оролцоо ямар вэ? Өвөө эмээгийн оролцоо ямар вэ гэдгийг бас тодруулж хариулахаар энэ асуулт тавигдсан байгаа шүү дээ, тийм ээ. Аавын оролцоо бол хүүхдүүдэд хатуу чанга хүнд бэрхийг даван туулахад сургаалan хайрладаг. Ээжийн оролцоо бол хүнийг эрен хайрлах, нинжин сэтгэлийг сургадаг. Эмээ өвөө бол болох болохгүй зүйлийг, цээрлэх зүйлийг ахмад настан ээж аав эцэг их одоо ахан дүүсээ эрен хайрлах энэ сэтгэлгээнд хүмүүжүүлж сургадаг. За баярлалаа. Хариултыг авлаа. За хончин багийн хариултыг сонсъё. Багийн ахлагч сандаг байна. Тэгээд Ямаачин багийнхаа асуултанд хариулъя. За хүүхдийг бол бага балчир наснаас нь бол одоо хөлд орох цагт нь бол хүүхдэр бол аргал чулуу одоо мод түлээг ойртуулдаг. За 3-аас 1 5-7-наас хүртэл нь бол одоо хаяг шанаг өнтер одоо угаалах, гэр орны ойр зүрэ ажил хийлгэх. За 7-оос 13 настай болоод ирэхээр бол одоо мал хуу эргүүлэх, морь маланд явах гээд за 13-аас дээш настай бол одоо нөгөө нэг 13-ны жил нь орсон өнгөрсөн гэдэг утгаараа бол нэлээд тийм ажлыг даалгадаг байсан. За үүн дотроо бол одоо нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хүүхдийн бас ялгаж хүмүүжүүлдэг байсан. Өөрөөр хэлэх юм бол эрэгтэй хүүхдийг бол одоо мал хууйдаа явуулдаг байх юм бол эмэгтэй хүүхдийг бол одоо гэр орны доторх ажлыг хийлгүүлж мөн дээрээс нь 13 наснаас нь эхлээд бол ойж шидэж одоо эсгийн дээс томж одоо дээс тонох томох энэ төр ажлыг бол одоо гарын ажлыг одоо хийдэг байсан, хийлгдэг байсан. За ирчүүд нь бол одоо сур ногт бэлдэх. За тэгээд хазаар ташуурн дээр одоо
зангидж барих энэ төр зүйлийг бол ааваасаа сурдаг. За эмээ өвгөөсөө бол одоо хүүхэд бол одоо ахмад түүнд бурал наснаа яаж хөндлөх вэ? Мөн одоо бие түүхний одоо баг багс сургадаг байсан гадны хүн орж ирэх юм бол одоо гарах жишээний те. За мөн зочин гिचэн ирсэн байхад бол урд тоогоор нь гүйлэхгүй энэ төр гээд энэ зүйлүүдийг бол одоо өвгөд маань бол одоо манай эмээ надад сургасан л да. Тэгээд нөгөө нэг зүүр цэцэн үг. За тэгээд тэр магтаал, туйл энэ төр гээд дээр одоо юу гэдгийг бит ус өвөр юу нэг захиж өвлүүлдэг байсан. Тэгээд ер нь бол одоо юу дуу хуур те тэр шүлэг зүүр цэцэн үг за түргэн хиллэг энтрээр хилүүлж одоо хиллийг зүгшрүүлдэг ийм зүйлүүдийг бол настангууд маань илүү хийдэг байсан. Аав ээж бол тус тусын эрэгтэй болон эмэгтэй хүүхдийг бол хөдөлмөрт яаж шамтах уу, ямар ч хөдөлмөрч хүн болох уу, за гэр орон, за гэрийн эзэгтэй айл гэрийн өрхийн тэргүүн болоход гэр орноо үр хүүхдээ яаж авах вэ гэдэг талаас илүү сургадаг байсан. За баярлалаа. За хариултыг авлаа. За тэгэхээр мэдээж хэрэг монголчуудын энэ уламжлалт ухаан монгол хүнийг яг монгол хүн болгож өсгөж сургаж хүмүүжүүлэх ажилтай, анхаатай нэг эсэндээ одоо амьдралаа зөв аваад явах нийгэмд өөрийгөө одоо зөв илэрхийлж чадах ийм одоо биехэн болгох талаас нь монголчуудын одоо энэ хүмүүжлийн гэр сургалтын одоо онцлог бол байсан. За энэ бүхнийг л одоо та бүхнээрээ хэлүүлэх. За тэгээд манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүстээ энэ Монгол энэ сайхан уламжлал талаас нь бас санаа сэтэл өгөх. За ийм асуулт, сайхан асуулт байлаа. За зөв хариултыг цөмөрөө сонсъё. Ер нь бол одоо ямар баг хэрхэн хариулсан гэдэг дээр та бүхэн маань бас ойлголттой болцсон сууж байгаа тийм ээ. Манай асуултаа тавьсан багийн хувьд. За ямар ч багийн зөв хариултыг сонсъё. Багийн зүгээс асуусан асуултын бол хариулт нь бол хингийн байсан. За эцгийн хувьд бол одоо амьдралын ухаанаар ажил хөдөлмөр хийх талаас нь сургууль хүмүүжүүлэх ёстой. Ээжийн талаас бол одоо энэрэнгүй нэгүсэхгүй байх ёстой. Тэр зан чанарын суртахууныг тухайн хүүхдэд суулгах ёстой. За өвөө эмээгийн зүгээс бол одоо жинхэнэ уламжлалт ирсэн Монголын ёс заншлалын одоо үлгэр туульс гэдэг юм уу? Ардын амын зохиол тэдгээр зүйлсээр сургууль хүмүүжүүлэх ёстой байсан гэж манай зүгээс хариулж байна. Танаа асуултанд одоо зөв хариулсан баг байна гэж үзэж байна уу? За одоо манай багийн зүгээс ч илүү одоо тэмэгчин баг илүү төхөө байсан болов уу гэж үзэж байна. Хотонд байгаа тэр сэлмэн эвэртийг тэмээчин багийн хотонд хотлуулахаас аргагүй нэ. Хүлээн зөвшөөрч байна уу? За ихэнх нь толгой тохилоо доо. За тэгэхээр яах ёстой вэ? Багийн ахлагч маань одоо тэгээд за одоо өөрийнхөө хотонд байсан огшил хөрөнгийг бусдад өгч басдаг сайнгүй л байх тийм ээ. Сайхангүй л байгаа бол та. За. За, хариулаагүй гэж. За ингээд одоо тэмээчин баг маань бэлдэж ирсэн асуултаар шууд зөрүүлээ тавья да. За. Магадгүй одоо өөрийнхөө нэршлиг бусдад хотлуулах уу яах вэ гэдгээ шийдэх нь байна шүү дээ. Тэмээчин багийн ахлагч Саруул байна. За ингээд бэлдэж ирсэн асуултаа танилцуулъя. Монголчууд эртдээр үеэс за мал аж ахуй эрхэлдэг байсан. За ингээд мал аж ахуй эрхлэхдээ малаа одоо малын гаргаж байгаа үйлдэлийг одоо ажиглаж цаг агаар одоо хэрхэн өөрчлөгдөхийг одоо таньж мэддэг байсан юм өвөрмөц одоо арга ухаантай ард түмээ. За одоо жишээ нь зуны цагт унааны адуу одоо түргээд байвал одоо салхи ширүүснэ гэж үздэг. За үнэ тугалдаа хорогдоод байх юм бол бороо орох нэ гэж мэддэг. За бороо орж байхад хонь ямаа бэлчээрт гарах юм бол одоо бороо зогсож тэнгэр одоо сайхан цэлмдэг гэж одоо мэддэг байсан. За яг үүнтэй адилхан одоо асуулт маань тэнгэр хүүтэрч одоо муу харах цас ороход одоо таван шуу малаас ямар одоо мал ямар одоо үйлдэл дохио одоо өгдөг вэ? За үнийг одоо 3-4 жишээгээр одоо олон байх тусмаа л одоо Ямаачин хончин баг бол зэрэг гараа өргөсөн. Би бол хончин багийг арай төрүүлж гараа өргөсөн болов гэж харлаа. За дараагаар нь ямаачин баг хариулах нь байна. За тэгэхээр ер нь бол одоо монголчууд маань 60-60-аар өртөөлж 100 давуулж 1000 дамнуулж энэ буянт мал сүргээл одоо өсгөж үржүүлж өөрийнхөө ашиг чимийг хүртэж магадгүй бас одоо
Жанцсан дуруугаан хэлснээр малаасаа бас одоо сурах зүйл их. Монголчуудын одоо багш нь мал байсан, 5 хошуу мал нь байсан гэж хэлсэн шиг одоо мэдээж хэрэг тодорхой зүйлийг малаан харж шинжиж байгаль дэлхийтэйгэн уялдаж амьдрах тэр одоо арга ухаанаа одоо төлөвлөж ирсэн ийм ард түмээ. За тэгэхээр 5 хошуу малаас одоо малынхаа тэр байр байдлыг харж угаад цагаагаарын байдал чухам ямар хувьсаж өөрчлөгдөх нь, өнөөдөр ямар хөө өдөр болох нь, сарын шинж ямар байх нь те. Энэ бүхнийг харж мэдэж болдог олон арга байснаас за цөөний та бүхэн маань хэлж өгөх ёстой байх нь. Асуулт бол ойлгомжтой тийм ээ. За хариулъя. Шууд хариулъя. Хончин багийн ахлагч сандаг байна. Бид манай баг ярилцаад за хонь одоо хотноосоо гарахгүй өглөө бэлчихгүй байх юм бол бас тэнгэр мухаархын шинж. За сарлаг одоо доогуур бидээшлээд дээгүүр одоо уулын хяраар ингээ бэлчихгүй байх юм бол бас тэнгэр мухаархын шинж үүдэг. За өхөр хотно одоо бэлчээрт гарахтаа бие биенийгээ шүргөөцөлтөөд бие биентэйгээ одоо мөргөлдөөд гэх юм уу мөрөлдөөдөх юм бол бас тэнгэр мухаарна гэдэг. За 3. Сарлаг одоо мал одоо салхи уруудаж зогсоод байх юм бол бас идэлж явах юм бол бас тэнгэр мухаархын шинж байдаг. За магадгүй шуурхын шинж байж шуурхын шинж. За ингээд 4 шинж тэмдэг ямар ч байсан тэгээд сар хүрээлэх юм бол бас удахгүй тэнгэр мухаархын шинж байдаг. За ер нь бол малын за дэрэг малын одоо гаргаж байгаа үйлдэлтэй холбоотойгоор хэлэх ёстой шүү дээ. За ингээд ямар ч байсан 3-аас 4 шинж хэлэх ёстой. Танах ямар ч байсан 4 шинжийг бол хэллээ. Зөв бурууг бол дараа бид мэдэх нь байна. За Ямачин баг. За манай багийн зүгээс хариулах нь бол өвөл хавар одоо адуу уруу идэршлээд за уруудаад байвал гэсэн үг шүү дээ. Гэх юм бол одоо тэнгэр урууд гэдэг маань чухам одоо уруу харж идэршлээ. Уулын уруу юм уу? Тий, салхины уруу юм уу? Салхины уруу. За бод молын хувьд бол одоо адууны хувьд бол одоо яг салхины уруу харж идэршлвэл ер нь бол тэнгэр өдрхийн шинж байдаг. За өхрийн хувьд бол одоо урд оройж гэдэг юм уу хоорондоо мөргөлдөөд. За мөргөлдөөд одоо тэмцэлтэй байх юм бол одоо ер нь бол тэнгэр өтрнэ гэж үздэг. За одоо бог молын хувьд бол одоо жишээ нь жижиг одоо бог молын хувьд бол жишээ нь бэлчээрт гарах дурггүй. За ус ноос нь бүрзээгээд за тиймэрхүү шинж илэрх юм бол одоо тэнгэр өтрнэ гэж үздэг. За 3. За төдөн мөлдгийн хувьд бол одоо тонгочоод хоорондоо тоглоод их юм бол ер нь бол за цагаагаар эвгүүтэх нэ гэж малчт маань үздэг байсан. За манахаас ийм хариулт. За ингээд ямар ч байсан 4 боллоо. За авъя. Хариулт авъя. Багийн гишүүн мөг бол тийм батмаг байна. За нэмээд хэлэхэд хонь ямааны одоо хамар тачигнаад одоо хурцгийн дуурайд хотноосоо гарахгүй болохоос тэр өдөр одоо тэнгэр мухарх нэ гэж бас үздэг. За манай багийн гишүүний төрөөс одоо ботго, тором гэх одоо төл молоод хоорондоо тонхочих одоо тоглоод байвал бас мөн тэгэж үздэг байгаа. Тэнгэр мухарх нэ гэж үздэг. За ингээд үндсэндээ 5 шинж хэлжлээ гэж ойлгох юм тийм ээ. За баярлалаа. За дуучин баг үлдсэн. Тонож үлдлээ. Хариултыг сонсъё. За дуусч магийн гишүүн Тэмүгэ байна. За саяны бас энэ манай эсрэг багууд Тэмээчин баг бусад багууд бас бүгд хэллээ. Адилхан хариулттай байна. За тэгээд нэмээд хэлэхэд бол би бол бас ингэж сонсч ирсэн. Ямаа ингэ салхи сөрөөд яваад байвал бас хүүтрхийн шинж болоо гэд. Засвархын шинж болоо гэд бас тэгж ямаа салхи сөрөөд байвал уу? Салхи сөрөөд харин бүр яг эсрэгээрээ тэгээд тэгж сонсч ирсэн юм аа. Тэгээд за өөр асуулт. За бас за хариултыг авлаа. Ер нь бол одоо санал нэг байна гэдэг чинь л одоо их сайхан хариулт шүү дээ тийм ээ. За зөв хариултыг манай Тэмээчин багийнхан маань та бидэнд хэлж өгнө. За манай 3 баг ерөнхийдөө за тэр тусмаа Ямачин баг, за энэ Тончин баг. За ер нь их мундаг сайн хариуллаа. Ямачин баг бол одоо
хончмагаас илүү одоо бас олон одоо бас жишээ татаж амжилттай сайн хариуллаа гэж одоо дүгнэж байна. За тэгээд манай зүгээс бол өөрийнхөө Тэмээ Ямаа хоёрыг солиё гэж байгаа юм байна шүү дээ. тэгээ ийшээ За би бас мэдээч хэрэг танаа багийн саналыг нэгдүгээр төлөөж авлаа. За хоёрдугаарт бол зөв хариулт. За бас төлхөө одоо олон хариултыг хэлсэн баг бол манай Ямаачин баг байх одоо бүрэн магадaltaй байна. За тэгээд Тэмээгээ хөтлөөд явж дээ. за багийн ахлагч Тэмэг аваарай. За Адуучин багийн хариулт асуултыг сонсцгоё. За багийн ахлагч ангит байна. За нийт багта Монгол гэрийн үүсэл төрлийн талаар ярина уу гэж асуулт тавьж байна. За тэгэхээр хончин баг маань төрүүлж гараа өргөлөө шүү. За мэдээч хэрэг монголчуудыг ер нь эсхий турхтан нүүдэлчд гэж ярьдаг. За тэгэхээр энэ Монгол гэр гэдэг бол монголчуудын маань одоо өв соёлын гайхамшигтын нэг ээ. За багийн ахлагч сандаг. За Монгол гэр бол за 2500-аас 3000 жилийн өмнө үүссэн түүхтэй гэж үздэг. За Монгол гэрийг дотор нь ангилах юм бол халах гэр, дөрвөд гэр, туваа гэр, казак гэр, тэгээ язгууртны гэр, отрын гэр. Ер нь бол эсхий хийж яг хоньны ноосоор Монголын ард түмэн эсхий хийж ихсэн үе буюу за манай он тооллын 500 жилийн өмнөөс бол Монгол гэрийг бол хийж эхэлсэн. Тэгээ цаг үеийн одоо юу гэдгийг соёлоо дагаад бол улам одоо сайжруулад ирсэн түүхтэй байгаа. За хариултыг авсан. Ямаачин баг дараа нь гараа өргөсөн тийм ээ. Монгол гэрийг ер нь бол түүхийн хувьд бол авч үзэх юм бол 10,000 гаруй жилийн түүхтэй гэж бол үздэг байна. Гэрийн бүтцийн хувьд бол одоо жишээ нь бургасан гэр, за уртсан гэр тийм үү. За энгийн одоо юу гэдэг нийтлэг байдаг одоо өөр энгийн модон гэрч тийм үү. Иймэрхүү байдлаар ангилж болж байна. Зориултын хувьд бол одоо жишээ нь зочны гэр гэж ангилж үздэг. За ахуйн гэр гэж үзэж байна. За нүүдлийн буюу отрын гэр гэж үзэж байна. За тэгээд одоо нөгөө шашин зан үйлийн хувьд бол одоо шашны өргөө буюу гэр гэж ингэж үзэж байна. Тэмээчин баг маань тонож үлдсэн. За Тэмээчин баг хариулъя. Гэр маань бол 16,000 жилийн өмнө одоо үүссэн гэж уншижсэн санагдаж байна. За тэгээд ерөнхийдөө төрлөөр нь бол халах гэр, дөрвөд гэр, казак гэр нэг 5 төрөлтэй байсан санагдаад байна. Зориултаар нь бол одоо за нүүдлийн гэр, за ёслолын ч одоо ангилж байсан да. За одоо ингэж тусаа да. За тэгэхээр Монгол гэрийн түүхийг магадгүй нэлээд хэдэн жилээр одоо цаашлуулж магадгүй одоо нээлт хийж болохоор л ийм тоо баримт ордвоо да. Хариултыг манай Адуучин баг маань хэлж өгөн дөө. За Монгол гэр 10,000 жилийн түүхтэй. За энэ түүх соёлыг баталсан юм бол Баян Хөлгийн болон Өвөрангай аймагт бол байдаг. За 13 дугаар зууны үеэс бол Монгол гэрийг гэр тэрэг, орж шилтгэн буюу хуралдаан тэрэг, гэрлүүгээ буюу дайн байлдаанд авч явдаг гэр, за уртсан гэр буюу хочлог гэдэг байдлаар. За 16 дугаар зууны үеэс бол гэрийг маань за орчин үеийн гэр бол одоо яг өнөөгийн дүр төрхийг олсон гэж үздэг. Эсхий гэр маань 500 удаа агаарыг солилцож байдаг гэдгээр бас дэлхийд бол гайхагддаг гэж Монгол гэр бол үздэг байна. Танаа тавьсан асуултыг үнэн зөвд ойртуулж хариулсан баг байна уу? Эдний зүгээс бол байхгүй байна гэж үзлээ. Хариултыг та бүхэн маань бүгдээрээ сонссон. За он тооллын хувьд бол 10,000 жил гэдэг тоог яг зөв хэлсэн баг бол манай Ямаачин баг байхan тийм ээ. 13 дугаар зууны үед хэд хэдэн янзын гэр байжээ. За тухайлх юм бол тэрэгт гэр, орд гэр, шилтгэн гэр, за тэгээд түрүүн хэлсэн дайн байлдаанд авч явдаг жижиг хэлбэрийн зөөврийн гэр буюу гэрлүүг, за өвсөн гэр, уртсмайгийн тийм жижиг гэрийг бол хошлог гэдэг байсан байна. Танаа энэ алтан турт өөрийн уян дээр үлдлээ.
За хүрээ. За хончин баг маань бэлдэж ирсэн асуултаа тавина да. Монголчууд тэр тусмаа эрэгтэй хүн маань бол сахал тавих маш дэг жаягтай байсан. Тэгэхээр эрэгтэй хүн хэдэн үед одоо сахал тавьж болдог вэ гэдэг асуултыг асууж байна. За сахал. Монголчууд бол ер нь сахлыг нэлээд хөндлөдөг. Бас тавьдаг дэг жаяг бий шүү дээ. Миний харснаар бол ямаачин баг төрүүлж гараа өргөсөн. Хариулах уу? Хариултыг болгоё. Ямаачин багийн гишүүн Дурандаа 9 Эрдэнэ байна. За манай багийнхан ярилцаад сахлыг хэдэнээс эрэгтэй хүн тавьдаг вэ гэсэн асуултанд эр биеинд хүрээд эрэгтэй хүн сахлыг нэгт тавьдаг. Мөн аавын зөвшөөрлөөр тавьдаг байгаа. За монголчуудын нэгт сайхан үг байдаг. Аавын бид хүнтэй танил захтны бид газар үзгээд аавын амьдад сахал тавьдгүй гэдэг хуучны бас нэг ёс заншил байдаг учраас аавын зөвшөөрлөөр тавьдгаа гэсэн ийм хариултыг болгож байна. За Ямаачин багийн гишүүн Батмүг байна. За хариултан дээр нэмээд хэлэхэд за сахлыг бол саяны хэлсэнчлэн тавихаас гадна мөн одоо сахал тавьсан эрэгтэй хүн бол одоо гэр бүл зохиосон одоо ийм хүн байна гэж бас мөн одоо таньж ялгадаг байсан гэсэн ийм одоо ёс заншилтай юм байна гэх нэмж хэлгэсэн. Нэмээчин баг хариулъя. За монголчууд монгол ирчүүд ер нь дуртай үедээ за хин дуртай нэгэд сахал тавьдгүй байсан. За ямар үе тавьдаг вэ гэх юм бол нэгдүгээрт нь 40 хүрсэн эр хүн тавьж болно. Ачаа үтсэн нэгсэнд одоо өвөө болж ийн гэсэн. Ачаа үтсэн хүн сахал тавьж болно гэж. 40 хүрсэн тавих тохиолдолд одоо ахмадуудаас асууж тавьдаг. За дуучин баг хариулах уу? Бас санал нэг үү? Сая бусад багуудын юун дээр хариулт дээр нэмжлэхэд эцгийн амьд дээр ойц сахал тавихыг бол хориглодог байсан. Ойц гэдэг одоо энэ оруулдоор тавих сахлыг бол хориглодог байсан. За бусдаас хэлбэл бол нэмжлэх зүйл болгоо. Зөв хариултыг та нар маань хэлж өгнө. Монголчууд эрт үеэсээ сахал тавихтай дэг жаягтай ёс суртахуунтай байжээ. За өөрөөр хэлэх юм бол ойц сахал, живэр сахлыг одоо хизээ ургуулах уу, за хууц ногттой хизээ холбох уу гэдэг зүйлийг бол одоо ахмад буурлуудаас асууж зөвшөөрөл авсны үндсэн дээр бол одоо ургуулдаг байжээ. Тухайн эрэгтэй хүн маань бол 40 нас буюу түүнээс дээш настай байх ёстой. За тэгээд түүнээс дээш настай буюу тэгээд бас мөн ач зээгээ үтсэн хүнийг бол одоо сахал тавихыг бол одоо хүлээн зөвшөөрдөг байжээ. 40 наснаас доош эрэгтэй хүн бол за ерөөсөө сахал тавьж ерөөсөө угаасаа болдоггүй байжээ гэдэг зүйлийг дурдсан байгаа. Зөв хариулсан баг байна уу? Тэр бол одоо манай Тэмээчин баг маань бол одоо 2 шалгуур буюу 40 наснд хүрсэн за мөн ач зээгээ үтсэн хүн сахал тавьж болно гэсэн учраас тэгээд за мөн одоо ахмад наслангуудаас асууж авнаа гэдэг асууж. За ерөнхий мэдээллүүдийг бол бүрэн дүүрэн гаргаж хариулсан баг бол Тэмээчин баг байна. Цагаан хоныг бусдын хотод татлуулна да. За хүрээ. За хүрээ. Өргөнбөр хэвтрүүлгийн маань хойморт заларч Монгол түмний оршихуйн дархлаа болсон уламжлалт өв соёлын гайхамшиг Монгол бүжиг тэр дундаан Монголын угсаатны бүлгүүдийн өвөрмөц нам бүтрэх шинж төлөвийг харуулсан гайхамшигтай сайхан бүжгийг бидэнд танилцуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих яд эдлүүлэх албаны соён гэгэрүүлэх хэлтсийн алба хаагчдыг хүлээтмөрж байна. Эрхмүүд маань та бидэнд зориулж доктор Мөнгөн цэцгийн дэглэлт Оюнбатын хөгжим Сугсраан Донж хэмээх бүтээлийг өргөн танилцуулах нэ.
манай нэвтрүүлгийн маань 2-ын даваа эхэлж байна. За бид одоо та бүхэндээ морь буух асуултыг болгоолгох гэж байна. Морины асуултанд зөв хариулж гэмээр мэдээж хэрэг манай нэвтрүүлгийн зүгээс та бүхэндээ зөв хариулсны шагнал болгож нэг морь шагнах нь байна тийм ээ. За сайхан зусч гинөө та. Сайхан зусч гинөө. За ажил бүтээл тойрог бол судалгаа шинжилгээний өндрөө. За та бүхдийн маань ажил ус өндөр байна уу? Сайхан. За тэгэхээр таныг яг одоо энэ Монгол эсхий ширмэл урлалын талаар одоо судалгааны ажил нэлээд хийсэн. За өөрөө бас одоо ингээд урлаач ийм хүн гэж санслаа. Бидний хувьд одоо нөгөө ноён уулын булчнаас алдсан эртний эсхий ширмэл урлалаас эхлүүлээл ер нь монголчуудын энэ урлал тойрволын талаар мэдээлэл маань эхэлдэг шүү дээ. Тэрнээс эрт дээрийн их сурвалж гэж бас байх уу? Ер нь ер нь эсхий урлал бол энэ хүн төрөлхтний хэрэгжилж байгаа материалуудаас ер нь анхдагч үүссэн материалуудын нэг гэж бас тооцогч явдаг. За тэгээ асуултаа тавих уу да. За Монгол улсын төлөө оюун ухаан хөдөлмөр зүтгэлээ зориулж явж байгаа та бүхэндээ баяр хүргэж амжилт хүргье. За миний асуулт болохоор энэ монголчуудын түүхийг илэрхийлсэн, за бас соёлыг илэрхийлсэн, монголчуудын урлагийг илэрхийлсэн, ахуй зан заншлыг илэрхийлсэн, за шашин шүтлэгтэй мөн холбоотой ийм урдлал болсон эсхий ширмэл урдалтай холбоотой ийм асуулт байгаа. Та бүхэн маань надад Монгол эсхий ширмэл урдлалын урлагын ур хийцтэй холбоотой ямар мэдлэг байгаа вэ? Түүнийг хэлж өгнө үү? За хоёрдугаарт нь хэд үрсийн бэлэгдэл, за эсхий ширмэл урдалтай холбоотой зан заншлын тухай ямар мэдлэг байх вэ? Түүнийг бас болгож харилна уу? За гуравдугаарт нь эсхий ширмэл урлал, эсхий ширмэл ширдэг, эсхий үүдийг яаж зөв хэрэгэлдэг тухай бас мэдлэгээ болгож харилна уу гэсэн. Ийм гурван бүтцтэй ерөнхий хариулт байгаа. За асуулт тодорхой учраас шууд гараа өргөж хариулж бас болно. За ямар ч юм ба гараа өргөжээ. Нэвтрүүлгийн зүгээс асуусан асуултанд хариулъя. Ширмэл ширдэг гэдэг юм уу? За энэ ёс уламжлалтай холбоотойгоор Монголын одоо газар нутгаас Харангай аймгаас одоо Хүннүүгийн үеийн Луут хотын туйраас олдсон гэж сонсч байсан. За тухайн одоо яг Луут хотын Урангай аймгийн одоо хар орон сумын музейд байхад нүдээр үзчихсэн. Яг ширмэл ширдгийн одоо хээний хувьд бол жишээ нь усан хээ явдаг. За одоо шагилж уралдаг бахан. Гэрийн одоо хаалга гэдэг юм уу? Хуучин одоо гэрийн хаалганд бол одоо дөрвөлжин хээ гэдэг юм уу? Одоо нөгөө ланс хээ. За эсвэл одоо нөгөө юу гэдэг төмөн цанст хээг илүү одоо нөгөө ордны одоо хаалгач гэдэг юм уу? Ашигладаг байсан бахан. Одоо намайг одоо бага бахт бол манай ээж одоо ширдэг уралдаг ойдог хүн байсан. Инжирийн одоо хүрээгийн илүү батбөх болох зорилгоор нөө захын хүрээнээс нь авахгуулаад за томсон нээсээ хийчихнэ. За нэг улаан давгаа инжир болгоод хийчихнэ. За тэгээд үндсэн нөгөө нэг хий явдаг байсан. Нэг иймэрхүү байдлаар бол ширдгийг уралдаг байсныг бол одоо би өөрөө санаад энэ асуултанд бол хариулж байна. Адуучин баг. Эсхийг бол Монгол хоньны ноосыг бол одоо юугаар савж, за услалж тэгээд мориор одоо нэгтэршүүлж бол одоо нөгөө одоо тэрэг гэж ярьдаг одоо нөгөө одоо эргүүлэх маягаар алсын зай одоо явж одоо нэгтэршүүлж бол хийдэг. За монголчуудын бол одоо язгуурт юунууд бол цагаан хоньны ноосоор хийдэг. За одоо ядуус уу юунууд албатууд бол хамжлагт ардууд бол одоо гор хоньны ноосоор ч гэдэг юм уу гэж өнгөөр ноос ялгаж хийдэг байсан. Ширдэг асуудлыг бол тэмээний хөөрөөр бол ширж ойдог байсан. За хээлэгтэй бол усан хээ одоо хийсэн шиг усан хээ, за алхан хээ, үлзий хээ, за мөн төмөн наст хээгээр бол хээлж. За хүнүүгийн үеэс бол одоо нөгөө
хос буугаар бас ингээ хээлж хийдэг байсан. Одоо түүхэн юунууд бол манай дээр байдаг. За сүүлд бол одоо луутгахтын юунаас бол хослуугаар бас хийсэн асуудал бол байна гэж 1960 50-60-аад оны хүртэл бол эсхий хаалгатай байсан. За яг Монгол гэрийн үүдийг бол эсхийгээрээр хийдэг гол шалтгаан нь бол ямар ч одоо язгууртун ч байсан, албач байсан бүгд бол нэг хэрэгтэй шүү дээ. Тэгш юугаар одоо одоо Монгол тухайн айлыг бол хүндэтгэж орж ирдгээ гэсэн хүндэтгэлийн байдлаар бол хийдэг гэж үзэж байна. Нэмж хэлэхэд за эсгийг монголчууд бас ахуй хэрэглээндээ их өргөн хэрэгэлдэг байсан. За тухайлбал одоо Монгол малгаандаа их хэрэгэлдэг байсан түүхтэй юм билэ. За жишээлбэл одоо энэ шавгар ороот малгааны хатуулга зузаалганд эсгийг хэрэглэж чихэж ширээсэнд хэрэгэлдэг байсан. Мөн Монгол малгайгаа одоо энэ дуграг ороотой малгайг хэвлэхэд одоо эсгийг малын баастай, үхрийн баастай хольж хэвээ гаргаад хэв хийгээд тэгтээ эсгийгээрээ ингэж барьцалдуулж бас хийдэг байсан түүхтэй юм билээ. Бид бүхэн ярилцаад за асуултанд хариулъя. Үг түүх нь бол одоо гэр бүл 100000 жилийн өмнөөс гэдэгцэн хүннүүгийн булчнаас, ноён уулын булчнаас энтергээд олдсон гэдэг. Олбгийг бол хундан цагаан хоньны ноосоор хийдэг. За мөн хурганы ноосч бас ордог. За үүнийг бол хийхдээ бол одоо түрүүн ярьсан хээгээр бол чимгэлдэг байгаа. За усан хээ, тэлмэн хээ, үүлэн хээ, алхан хээ, за төгсөжгүй төмөн наст хээ, үлзий хээ гэдэг. Энэгээр бол одоо ширж одоо юу байдаг. Тухайн одоо хээ тавьж гин гэдэг маань болохоор тухайн олбог буюу ширдгийг бол одоо бат бөх байлгахын тулд бол одоо тэмээний носон за ингээд хялгасаар бол одоо ингээд одоо ширдэг байгаа. Ёс заншил нь бол одоо харц ард, за ноёд, лам ховрог, за ингээд ихэс дээдс бол одоо ингээд өөрсдийн доороо тавих олбогтой. За 3, 5, 7 гихч зэргээр бол одоо доороо хийж сууж явлаад суудаг байсан гэж ярилцсан бид нар. Тэмээчин баг. За монголчууд эртээр үеэсээ малынхаа ашиг тусыг ер нь хүртэж ирсэн. За түүний нэг нь бол одоо ноос. За ноосыг бол хоньны ноосоор эсхий хэрэглүүд эдэлж байна. За одоо жишээ нь Монгол гэрийн дээвэр туурга өрхнөөс ахуулаад за өмсч эдэлдэг эсхий гутал, Монгол гутлын дотортлын оймс гэх мэтлэн олон зүйл хийдэг. За үүнийг гоёлж чимэглэх. За нөгөө талаар бат бөх байлгах үүднээсээ одоо ширж нэгэсэндээ ямар нэгэн хээ угалц ширж одоо түүнийг бацтгэж одоо бэхжүүлж эсрэгээрээ бас гангаж өгдөг байсан. Дөрвөн баг маань үндсэндээ асуултанд хариулж дүүрлээ. За тэгэхээр Батсайхан доктор маань одоо хариултаа нэгдүгээрт бидэнд хэлж өгнө. За хоёрт таны тавьсан асуултанд тодорхой хэмжээнд хариулж чадсан баг байна уу үгүй юу гэдгийг бас бидэнд хэлж өгөх нь дээ. За би нэгдүгээр асуултаас эхлээд товчхон хариултыг хэлье. За эсхийн ширмэл урлаг гэдэг бол өөрөө энэ хүн төрөлхтний бүтээсэн ер нь 3 төрлийн хевс байдаг. Энэний нэг төрөл. За тэгэхээр сая Тэмээчин багийн хилдэгтэй адилхан нэг талаас бол дүрс чимгэл үүсгэж нөгөө талаасаа бат бөх байлгахын тулд ширээсийг хэрэгэлдэг. За энэ ширээс маань бол заавалчгүй хосмолжин зэрэгцээ зураасаар явдаг. За энэ ямар учиртай вэ гэхээр өөрөө энэ ширдэг маань өөрөө газар дэвсэж байгаа учраас үрэлтэнд өртдөггүй. Хэрвээ хосмолжин зэрэгцээ зураас биш байх юм бол тэр том хэсэгт бол үрэлт үүсч нөгөөх маань зулгараад ингээд идэлгээ богиносдог. За ур хийцийн нэг онцлог бол эсхийн ширмэл урлыг ширэхэд за түрүүн Адуучин багийн нэрлэлсэнтэй адилхан бод малын хялгасыг доод хэсэгт нь оруулаад тэгээд ахрын ноосыг өнгөн хэсэгт нь хоньны ноос, хурганы ноос зулаад ингэж эскигээ хийгээд ширэх үйл явц нь бол тэмээний зогдрын утсаар заавалчгүй ширдэг. За ширж оёхдоо бол эхлэл төгсгөл хоёр бол мэдэгддэггүй. За ширдгийг ширж оёхдоо бол төв хэсгээс нь зах руу хөөж ингэж ойдог. Захаас нь төв рүүгээ оёх юм бол голдоо бөмбөгийг эсхий маань өөрөө шинхээ болчдөг. За иймэрхүү онцлогтой байна. За утга байлгдлын хувьд бол одоо маш өргөн утга байлгдал бий.
ёс заншлын хувьд маш их ёс заншил бий. Эндээс зүгээр товчлоод одоо хэлэхэд Ямаачин баг одоо анх хариулснаар нь хүлээгээд авчи. Усан долгио хэрэгэлдэг гэж. Тэгэхээр нүүдэлчдийн энэ хээ хэрэглэнэ гэдэг бол нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл философитой холбоотой. Өөрийн орон нутгаа бол монголчууд үлэмж ертөнц гэж тооцдог байсан. Гэр сууцаа бол бичил ертөнц гэж тооцдог байсан. Тэгэхээр бичил ертөнцийн дор ус байх юм бол тэр бичил ертөнц дотор байгаа бод галууд өсөж үржих ёс бий. Тийм учраас тэр бичил ертөнцийн доод хэсэг заавалчгүй усыг дүрсэлдэг. Одоо 3 дугаар асуулт маань бол одоо хэрэглээний талаар ямар онцлог байдаг вэ гэдэг гэсэн. За эсгийн сэрэмж сэрдэг маань бол өөрөө тэр газрын чийг, газрын жавар хүүтэн энэ болгоныг одоо хамгаалж идэг. За одоо манайхан бүгд санаж байгаа бах ер нь бол жилийн 4 улиралд нүүдэл хийдэг. Энэ нүүдэлчин ард түмэн маань бол өтөг бууц хорвол дэвсэж хагаад эсгийн ширдгээ дэвсээд ингээд одоо амьдэрдэг байсан. За эндээс бол одоо тэр хүүтэндээс тусгаарлах чигнээс тусгаарлах энэ юуг бол тэр нягтарсан сайн эсгийн ширмэнд маань өөрөө хамгаалдаг байсан. Шалгаруултын хувьд бол жоохон төвхттэй байна. Ер нь ерөнхий одоо мэдээллүүдийг бол багууд маань ижиж шахуу өгсөн. За энэ дундаас адуучин багаас бол одоо жишээлбэл би энэ олон жил судалгаа хийхдээ мэдэгдэж байгаагүй нэг мэдээллийг нэмт сонссон нь бол энэ их сонин содон байлаа. Малын бааста, нойтон бааста ноосоо холж жагаад хив хийдэг гэдэг энэ мэдээлэл бол онцгой содон байсан. Ийм ховор мэдээллийг өгсөн багийг одоо шалгаруулж болох уу, нэвтрүүлгийн маань дөрмөнд таарах уу, ийм асуудал үзэж байна. Судлаач хүний хувьд бол их олзуурхуйчтай онцгой мэдээлэл байсан учраас үүнийг давуу тал болгож үнэлье гэж байгаа юм байна шүү дээ. За би таны саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна. За багийн ахлагч гүрий. За амжилт төрөө. Эрхэм үзэгчдээ уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үргэлжилж байна. Манай нэвтрүүлэгт маань шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа албадын ахлах офицеруудын төлөөлөл, хэврэлдэхүүний төлөөлөл оролцож байгаа. За ингээд нэвтрүүлгийн дараагийн даваа буюу хоньны асуултыг та бүхэндээ болгох гэж байна. Багууд анхаараарай. За хонь буулгах асуулт. За Монголын уламжлалд 7 хүүхдийн найр гэдэг зан үйл байдаг юм байна. Түүнийг ямар утга учир бэлэгдэлтэйгээр хийдэг вэ? 7 хүүхдийн найр. Асуулт ойлгомжтой байна. Шууд гараа өргөд хариулж болно. Маш амархан асуулт. За бодох хугацаа бас хязгаартай. За хончин баг төрүүлж гараа өргөсөн. 7-гийн тооны биелэгдэл гэдэг зүйл байдаг монголчуудын дунд. За тэгээд дортхын 7 гэдэг үүднээсээ түүнийг бол одоо бэлэгшээж одоо цэрэг арилгахын тулд дортхын 7 наашлагын 8 м гэх зэрэгээр одоо түүнийг одоо өөрчилдөг байгаа. Тэгэхээр 7 хүүхэдтэй айлыг бол одоо бас нөгөө хүүхэд маань эндэж барих уу гэдэг үүднээсээ дараагийн хүүхэд маань бас бүтэхгүй болов гэдэг үүднээс цээр арилгах үүднээс найр хийдэг болов гэж бид үзлээ. Адуучин баг Хүүхэд тогтдгүй айл, эсвэл хүүхэд төрдгүй айл хүүхэдтэй 7 айлаас одоо тухайн айлаас дом болгож ямар нэгэн хүүхдийн оймсыг байдаг юм уу, эд зүйлсийг бас гууж авч одоо хүүхэдтэй болох юм дом хийдэг баха гэж бодож байна. За утга давтахгүйгээр хэлэх баг байна уу? За Ямаачин баг. Хүүхэдтэй болдгоо айл 7 айлын хүүхэд одоо цуглуулж хүүхэдтэй болж байгаа мэтэр баяр ёслол хийж тэгж одоо цээр гаргадаг ийм одоо үйлийг хэлдэг. Баяр ёслолын байдалтай болж тийм одоо үйл хийдэг байгаа. Үндсэндээ бол одоо адуучин багийн санаа шүү дээ, тийм ээ? Төрүүлж хэлсэн. Тэмээчин багт ямар нэгэн хэлэх зүйл байна уу? Жохомдоо 2 санаа гарцсан байгаа. Аль нэгэнтэй санал нэг бас байж болно шүү дээ.
Хончин багтай санал нэгтэй байна. Хончин багтай санал нэгдэж байгаа. Тооны бэлэгдэл гэдэг утгаараа 7-гийн тоог цээрлээд тэгээ бас За. Болсон. Нарийн Авсан, лөө. хариулт авсан. За би та бүхэндээ хариултыг шууд уншиж өгье. Хүүхэдгүй юм уу? Хүүхэд нь тогтдоггүй айл үр хүүхэдтэй болохын бэлэгдлэр өөр айлуудын хүүхдүүдийг авчирч тоглоом наадгаар тоглуулан будаалга цайлга үйлдэж бэлэг сэлт өгдөг, баярлуулдаг ийм ёс байд юм байна. Энэ бол үр хүүхэдтэй болохын бэлэгдэл. За тэгэхээр хариулт аль нь зөв байсан ойлгомжтой тийм ээ. Манай хоньны асуултын ялагч хэмээн үзэж байна. За ингээд энэхүү халдсан цагаан хоньыг гардуулъя. Та бүхэндээ нэвтрүүлгийн зүгээс тавих тэмээний асуулт, тэмээ болох асуултыг болгоолгоё. Миний өмнө байгаа энэ эд зүйлийг та бүхэн маань хараад ямар асуулт тавих гэж байгааг үндсэндээ ойлгоцсон байгаа гэж би бодож байна. За энэ бол манай үндэсний өв соёлыг түгээн дэвтрүүлэгчдийн нэг 4 арвайт брендийн хадаг байгаа. Энд байгаа 4 хадагнаас та бүхэн маань 4 баг тус бүр нэгийг авна. Тус бүр ондоо хадагнууд байгаа. За энэ хадаг ямар хадаг вэ? За ямар бэлэгдэлтэй вэ? Юунд хэрэгэлдэг вэ? За энэ талаар та бүхэн маань хариулж өгөх нь байна тийм ээ. Бодох хугацаа 2 минут. За төрүүлээд гараа өргөд хариулвал давуу тал болдгийг та бүхэн маань мэдж байгаа. За бодох хугацаа дууссан манайхаа. Хариулах уу? За адуучин баг төрүүлж гараа өргөсөн. Богдхаант Монгол улсын үеийн одоо юутай тугны алтан соёмбийг бол усан хэн дээр Бадамлын ухаа дээр хийлсэн байна. За үлзий хээтэй. За хүрээгээрээ бол үүлэнхээ за байна. За энийг бол зоч төлөөлөгчд буюу бас онцгой тохиолдолд төрийн үгээр хүмүүс гардуулдаг. За яг ямар нэртэй хадаг вэ? Баранзат хадаг. За хариултыг авлаа. Тийм. За ямар ч баг гараа өргөсөн. Манай багийнхаа ярилцаад бун торол үлийг тэмдэгтэй хадаг гэж одоо үзлээ. Хадагны нэр бол одоо бунд торол гэж тэгж одоо дүгнэж байна тий. За тэгээд энэхүү хадаг нь бол одоо бурхан шашны одоо үйлд хэрэгэлдэг. За одоо хамгаалалт аврагч одоо байдлыг одоо илэрхийлдэг. За сүсгтэй олны одоо шүтэн дэдэлдэг одоо уул хад одоо хайрхан дээр одоо байх одоо байдаг, залдаг ийм одоо хадаг байна гэж үзэж байна. За дараагийн баг. За хончин баг. Манай багийнхан ярилцаад энэ хадгийг 8 дахилтай баранзат хадаг байна гэж. За монголчууд эрт дээр үеэсээ одоо ахмад настай хүндээ барьж золгодог байсан ийм хадгаа гэж манай багийнхан ярилцж байна. 8 тахилтай баранзат хадаг. За хэрэглээ нь бол ахмад настай хүндээ одоо хүмүүстэй хүндэтгэн барьж байдаг. За тэмээчин баг маань аамайл томж үлдлээ. За энэ хадаг болохоор дээдлээ 2 хорлт хээтэй, голдоо үлзий хээтэй. Удаахан болохоор тэнгэрийн өвчтөн хан гарт. Тэгээд доошлоод энийг болохоор бид болохоор ногоон дээрх болох юм болов гэж бодсон. За хадагны нэр яг тэрийг нь яг сайн яг бид хэлж мэдэхгүй л. За хариултыг авлаа. Зөв хариултыг би та нарт хэлж өгөх нь байна. За манай адуучин багийн хувьд бол хадагны нэрслийг баранзат гэж хэлсэн тийм ээ. Тэнд байгаа хээг сайн ажиглаад тэндээс нэрийг нургуулад хэлсэн бол болохоор байла. За энэ хадаг бол соём хадаг. Одоо өөрөөр хэлбэл төр төсний харилцаанд хэрэгэлдэг байсан хадаг. Энэ хадгийг
8 дугаар богд хаан захиалан хийлгэж төртөсний үйлдэл хэрэгжилж исэн ийм хадаг юм байна. Нэр нь бол Соён Бадаг. За тэгэхээр танах бол нэрийг барамзадж хэлсэн. За ерөнхийдөө яг бас Богдаант Монгол улсын үеэс хэрэгжилж исэн гэдэг хэрэглээний зүйлийг бол хэлсэн. За дээр нь байгаа гол хээ болох соёмбын талаар бас ерөнхийдөө онож хэллээ. За гэхдээ хангалттай хариулж бас хараахан чадаагүй. Манай хончин багийн хувьд нэрийг маш зөв хэлсэн. Барамзад хадаг мөн. За хэмжээгээрээ хамгийн уртад ордог ийм хадаг. Уг хадаг нь тойрсон хамар угал, бадраа хээ болон үлзий, жамцсан, бомб, янхва, шүхэр, лавай, загас, хорол тэргүүтээ бидний нэрлэж заншснаар 8 тахил буюу үлзий хотгийн 8 тэмдэгтийг агуулсан ийм хадаг. За энэ хадгийг хэрэглээгийн та бүхэн маань эрт дээр үеийн хэрэглээний хэсгийн талаар зэрэг нэмэхийн өмнө Тунгалаг Тамир каноны ихтгэлт баяны бэрэг гойдаг хэсэг энтрээс харж болох нь байна. За мөн Сүхбаатар Жанжин Ленин багштай уулзж байгаа уран сайхны кино болоод уран зураг дээр энэ хадгийг барьж залгаж байгаагаар дүрсэлсэн байдаг. За ер нь бол барамзат хадаг бол хүндэтгэлийн хадаг. Төр шашны томоохон зан үйлд хэрэглэнэ. За мэдээж хүндтгэж байгаа юм чи аханд настангуудтай ч гэсэн хүндэтгэн барих. Энэ бол байж болох ийм зүйл. За манай Ямаачин багийн хувьд бунд хорл гэж зохиосон. Тийм хадаг ер нь байд юм болов уу? За тэгэхээр энэ хадагны хэрэглээний хувьд бол их ондоо хэрэглэдэг хадаг байна. За нэгдүгээрт нэр нь бол бунд хорл биш ээ. Энэ хадагны нэр Вандан хадаг. Гол төлөв өөд болоочдынхон оршоох зан үйлд хүндэтгэж хэрэглэдэг. За ийм хадаг юм байна шүү. За манай Тэмээчин багийнхны гартаан залсан байгаа энэ хадаг бол их аюуш хадаг гэдэг хадаг. Эртнээс нааш хамгийн түгээмэл хэрэгжилж ирсэн хадаг нөө нэг. За хуучны ном сударт бол ноёд төшмөл багш эцэг эхтэй хүндэтгэлийн журмаар барина гэж тэмдэглэсэн байдаг. За луун хээтэй, сэнти түшлэгтэй, түшлэгийн ороод бадраа угалд зэндмэн эрдэнтэй арслант ширээ, янхваат ширээ, янхваан дээрээ тэгш арчсан авид бурхантай. За баруун зүүн талдаа бурхан багш шавнар болон бодисалбаа тэргүүтэн заларснаар дүрсэлсэн. Дээрээ хан гард шувуу, түүний хоёр болонд нь хорл, голдоо үлзий хээтэй, хан гардны сүрхүчийг авид бурхан амар амгалан аз жаргал сайн сайхныг бэлэгддэг. За шавнар нь өн мөнхийн аз жаргал амар амгалан бэлэгддэг ийм хадаг юм байна. Нэвтрүүлгийн дүрм ёсоор бол 80% төхүүлж хариулсан баг ялагшаар тодорхой ёстой шүү дээ. Ер нь бол манай хончин багийн хувьд бол нэршлиг зөв хэлсэн. За тэгээд дээр нь байгаа 8 тахил тэргүүт нь хээ угалзыг бол зөв тайлсан. За тийм учраас Тэмээний асуултын ялагчийг хончин баг хэмээн үзэж байна. За ингээд энэхүү мөнгөн буйлтай хатыг танай хотод татлуулъя. Хорой. Манай монголчуудын монгол хэлний их хэлний баялаг сан. За тэр дундаа урнаар өгүүлэх, гайхамшигтайгаар дүрслэн хэлэх, зүйрлэх. За энэ бүхний гайхамшигыг та бүхэн маань Монголын ардын аман зохиолуудаас хэлхнээ мэднэ. За тэгэхээр ардын аман зохиолын олон төрөл зүйлийн нэг бол зүр цэцэн үг. Хүн бүхний цээжинд маш олон зүр цэцэн сайхан үг байгаа. За энэ бүхнээс хамгийн олон зүр цэцэн үг бичсэн баг ялагч болно. Эхлэх үү? За эхлэе. За тэгэхээр бас тодорхой хугацаанд бичнэ. Зүр цэцэн үг багууд давхцахыг бол мэдээж хэрэгсэхгүй. Ягаад гэхээр та нар өөрсдөө тусдаа бичиж байгаа учраас зүр цэцэн үгүүд бол давхцах нь бол хамаагүй. Хамгийн олон зүр цэцэн үгийг бичиж хэлж өгсөн баг ялагч болно. За 2 минутын хугацаа явж байгаа шүү. Ганц нэг бод баг хоёртой чинь алуучин байгаа. 2 богсоо. Хончин баг ганц зүгийг байлаа. Тэмэт. За хугацаа ер нь болсон байх шүү манайхаа. Хугацаа болсон байна. За манай дөрвөн баг маань бичсэн зүр цэцэн өгнүүдээ бариад гараад ирсэн. За Ямаачин багаас эхлээд нар зүг тойрог явчих да. За Ямаачин багийн гишүүн Соронзон Тулын. За усыг нь уул, ёсыг нь дагна. Уулын бугыг хараад унсан морой мартна. Ахаа алт хүндэл дүүгээ дилэм хүндэл. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Долоо хэмжиж нэг огтлно.
Уулийн мод урттай богонтой. Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ. Ахан сургаж дүүн сонсно. Ирлийг сургаар олдог, эрдмийг хичээлээр сурдаг. Ганц мод айл болтгүй, ганц мод гал болтгүй. Суурч явсан барснаас цуглаж суусан шаазгаа дээр. Барын сүүл явснаас батганы толгой яв. Хүний ирээн дотроо могоо ирээн гаднаа. Сайныг дагуул сарны гэрэл, муг дагуул могоо хорлол. За хэд болов? 14 болсон. 14 зөвлөсөн үг хэрэгж иржээ. За. Тэмээчин багийн гишүүн шугуурхүү. За манай багаас хүн ахтай дээл захтай ихэнх хээр алга бол хүн шир алга. Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ. Ахаа алт хүндэл, дүүгээ дийлэм хүндэл. Тэнглүүн явхад тэмээгээр тусснаас твдэж явхад твнэр тусал. Уулын мод урттай богонтой. Туслыг хураавал далай болно. Их мөрөн дөлгөөн их хүн даруу. Их ярьж баг сонс. Бүгдээрээ хилцүүл буруугүй бүлээн усан дугаавал хэрэггүй. Үннээр явбал өхөр тэргээр туулаа хөөн давс хийвэл уустал. Сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могоо орлол. Үнэн худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай. Гараа сайн бол барай сайн. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Аавын сургаалалт, ээжийн сургаал эрдэм, ахын сонсож дүүн сонсдог. Идүүлсэн эрүү хухаарч, идүүлсэн бот ногоорно. Хүн ахтай дээл захтай, хүн болох багасаа хүлэг болох унаганаасаа сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могоо орол, давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй. Ус үзээд хормой шуух, ус үзээгүй хормой шуух, уул үзээгүй гутал тавих. Ахаа алт хүндэл дүүгээ дийлэн хүндэл. За ахтны бид газар үз, аавын бид хүнтэй танилц. Хүний ирээн дотроо могоо ирээн гаднаа, сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могоо хорл. Хуурсаар худалж, хувцсаар хулгайч, уулын мод урттай богонтой, аавын хүү алхтай цогтой. Урт хэл хүзүү. Хончин багийн гишүүн үүлэн солонгой нь уулын мод урттай богонтой, хүний хүү сайнтай муутай. Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм. Хүн нэрээ тоос өдөө. Эрхийг сурахаар бэрхийг сур. Ахаа алт хүндэл, дүүгээ дийлэм хүндэл. Сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могоон хорлол. Аавын бид хүнтэй танилц, ахтны бид газар үз. Хүний ирээн дотроо могоо ирээн гаднаа. Ихэн хээр алга бол унган шир алга. Суусан цэцнээс явсан тэнэг дээр даагнаас унж хүтдэг гүт аргараас олж хүтдэг. Их сансан газар 9 шин хоосон хонно. Яарвал даарна, ядрал зүдрэн. Биеийн бөхөр нэгийг, бэлгийн бөхөр олныг ялна. Нэр хугарахаар яс хугар. 15. Та бүхэн өөрснөө нэгэсэн доо Монгол зүүр цэцэн үгийг зарсварлаж хоёулаа сонсоод. За, редакторлсан хоёр байсан. Нэг нь логгийн алдаатай хэлсэн. За, нөгөө нь бол жаахан редакцийн засвар орсон байсан. За, энэ хоёрыг чинь одоо тооцвол манай бусад багийнхан яах вэ? Зүгээр үү? За, хоёр алдаатайг нэг тооцлоо. 15. За, нэвтрүүлгийн зүгээс ямаа болох асуултыг сая та бүхний дунд тавьсан. За, энд манай дөрвөн баг маань үндсэндээ Монголын маань одоо зүүр цэцэн үгийн баялаг сангаас маш олныг бидэнд хэлж өглөө. За үндсэндээ 3 баг тэнцлээ. Тэмээчин баг, адуучин баг, хончин баг. Ямаачин баг маань үндсэндээ одоо өрсөлдөөнөөс гарсан гэсэн үг. Үлдсэн 3 баг нь оноо тэнцсэн учраас ахиад асуулт тавихаас аргагүй. Энэ бол ямаа болох асуулт. Одоо ялагч тодорхой. Ардын аман зохиолын 1 ертөнцийн 3 явсан. Ганцхан минут шүү. Хамгийн олон ертөнцийн 3 бичнэ. 1 минут багтааж. Манайх гаргач. За болчих. За болсон. За үзгээ тавилаа. За түрүүн бол үндсэндээ ямаачин багаас нар зүг тойрсон. За одоо би хончин багаас эхлэх явчих. Босож тэнцсэн унагны хөөрхөн, борио тэнийсэн гүлэгний хөөрхөн, бойн арилсан хүүхэд нэг хөөрхөн. Жаварт гүйсэн үнэг нэг улаан, жалган дургасан сухай нэг улаан, жаргалтай хатны хацар нэг улаан, газар үнцээр баян, тэнгэр одоор баян, далай усаар баян. За ингээ 3. Үүлтэй тэнгэрийн хаяа нэг улаан, жаргалтай хатны хацар нэг улаан, жалган дургасан сухай нэг улаан. За дөнгөж төрсөн гөлөг нэг хөөрхөн, борин тэнийс унаг нэг хөөрхөн, босож байгаа хүүхэд нэг. Тэнцэж байгаа тийм босож байгаа. Ерөнхийдөө утгын ярьцтай гэж байна. За. За нэг 2 л. Жаргалтай хатны хацар улаан, жалан дуугсан сухай нэг улаан, жавартай тэнгэрийн хаяа улаан,
Хингэр одоор баян, далайн усаар баян, газар үнсээр баян. Нүрэ угаасан хүүхднэг хөөрхөн, босод хэвдэж байгаа ботгоныг хөөрхөн. Тэгэл Борвоо. За. Борвонтээс ботгоныг хөөрхөн. За. За. Зарим нь бол одоо төрөчийнхээс буддаа идэж гинүү, яхан сэргэлэн зан гаргаж гинүү гэж бодлоо. За тийм учраас хончин баг бол ойлгомжтой ялагчаар тодорч байна гэж үзэж байна. Нэвтрүүлгийн зүгээс тавьсан Ямааны асуултын ялагч болсон танаа багт баяр хүргэе. За. Эрхэм үзэгчдээ Дөрвөн-Бэрх нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдрийн Дөрвөн-Бэрх нэвтрүүлэгт маань оролцож байгаа манай эрхэм зочид маань Монголынхон уламжилт өв соёлыг бас таггүй мэддэг. Үнэхээр одоо энэ талаар өрсөлдөхэд бол энэ тэнцүү гэдгийг харуулж манай нэвтрүүлгийн одоо үндсэн асуултад дуусаад байхад ялагч тодрох хараахан болоогүй. Өөрөөр хэлбэл манай одоо Дөрвөн-Бэрх буух ёстой шагаанууд маань тархан байршсан. За ийм маягтай байна. Нэвтрүүлгийн дүрм ёсоор бол уулна Дөрвөн-Бэрх төрүүлж буулгасан баг ялагчаар тодордог. Тун ховор тохиолдолд бид одоо бод богийн чанарыг дүүцүүлж үзээд ялагч тодруулахаас өөр аргагүй байдаг. Ийм тохиолдол бий. Өнөөдрийн хувьд магадгүй тим нэвтрүүлэг болох шинж ажиглагдаад эхэллээ. За одоо нэвтрүүлийн ялагчид дөтлүүлэх боломжийг олох үүднээс бид үзэгчдийн дунд тэмцээн явуулнаа. За энэ бол манай хөгжөөн дэмжигчдийн дунд тавих асуултанд зөв хариулсан эрхэм маань өөрийн багтаан, өөрийнхөө дэмжиж ирсэн багтаан хэрэгтэй бод богийн аль нэгийг шууд нэр зохиод авч болдог. Ийм давуу талыг олгодог асуулт юм шүү. Эртдээр цагаас монголчуудын бас нэг одоо баримталдаг энэ ёс заншилтай холбоотой ийм зүйлийг та нараас авах гэж байна. Монголчууд хүндтэй хүнийхээ гэрээс яаж гардаг байсан бэ? Хончин багийн хөгжөөн дэмжигч Замбогой нь хүндтэй хүнийхээ гэрээс нуруугаа харуулж гарахыг бол цэрлдэг буюу ухарч гардаг байсан. Мэдээж. Өөрөөр хэлбэл хүндтэй хүнийхээ гэрээс магадгүй одоо бурхан шүтэн ч юм уу, магадгүй одоо сүм хийдээс ч гэсэн гарахтаа бид яадаг вүлээ? Ухарч гардаг. За, хариулт зөв байлаа. Таныг өрье. Морь авъя. За. Монгол хүн морьтойгон байхад тэгэл болно шүү дээ, тийм ээ. Морьгүй хүн мохоо гэж ярьдаг. Та бүхэн маань Дөрвөн-Бэрх бохо тун ойртлоо шүү. За ингээд энэ сайхан алтан тууртыг багтаан аваачснараа та ялтанд нь тун чухал үр гүйцэтгэлээ. За. За хараарай. Одоо хөгжөөн дэмжигчдийн дунд биш. Үндсэн багийн гишүүдийн дунд яг хөгжөөн дэмжигчид тавьсан шиг шууд гараа өргөд хариулж болох асуулт. Монголчууд адуунд далны яс зүүж домдог. Энэ ямар учраас вэ? За, хончин баг төрүүлж гараа өрсөн, тийм үү? За, хончин дараа нь тэмээч. За энэ одоо унгаа хэрийн амтнд алдахгүй гэж бэлэгдэж далны ясыг одоо хүзүүнтэн зүүдэг гэж. За, хариултыг зөв хариулсан дэр нь тооцноо. Яагаад гэвэл ер нь бол хоньны далны ясыг адуунд зүүдэг нь бол чон нохоо ойртдоггүй, хэрийн амтнаас хамгаалдаг гэж үздэг учраас зүүдэг. За. За ястоо нэг оройхон гараад ширүүхэн дайрна гэж боллоо доо. За тэгэхээр энэ халдсан цагаан хоньыг танаа хотонд хатлуулснаар танаа баг маргаангүй ялагч болж байна. Баяр хүргэе. Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан танин мэдэх хүн Дөрвөн-Бэрх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инхүү жаргаж байна. 104 жилийн түүхтэй тусгай чиг үүрэг бүхий төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах офицерууд оролцсон манай энэ удаагийн дугаар үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй болж уламжилт өв соёлын гайхамшигыг үзэгчдийн далаа ихээр мэдрүүлсэн ийм сайхан дугаар болж байгаад бид туйлаас баяртай байна. Ингээд уралдаан танин мэдэх хүн Дөрвөн-Бэрх нэвтрүүлгийн ялагчаар тодорсон хончин багийнхан хамт олонны хүндэтгэмөрийг
Уралдаан таны мэдхүйн дөрвөн бэрх нэвтрүүлгийн хамт олонны зүгээс Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамт олонны зүгээс дөрвөн бэрх нэвтрүүлэгт маань амжилттай оролцож энэ удаагийн дугаарын ялагчаар тодорсон Хончин багийнхан хамт олонд энэхүү уран бичлэгийг гардуулан өгч байна. Олон их амжилтыг хүсэнгэрэй. Боломжилт өв соёлынхон гайхамшигыг Монголынхон үзэгчдэд мэдрүүлж энэ сайхан нэвтрүүлгийг бидэнтэй хамтдаа бүтээж ялагчаар тодорсон та бүхэндээ ажил үйлстэнд бас үргэлж дээшин дэвжин бадарч байхын ерөөлийг өргөё. За төр төмнийхэн төлөө тангараг өргөн зүтэж байгаа та бүхний маань ажил үйлс үргэлж бүтэмжтэй сайхан байх болтугай. Төрийн маань сүлд төмөн олныг маань ивэж байх болтугай гэсэн ерөөлийг өргөё. За үндэсний олон нийтийн телевизтэй хамтарч энэхүү нэвтрүүлэгт маань оролцож бас давтагдчихгүй гайхамшигтай сайхан дугаарыг бүтээлцэж өгсөн та бүхэндээ баярлалаа. Ажил үйлсийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Төр төмнийхэн төлөө зүтгэж байгаа ажил үйлдэл нь үргэлж бүтэмжтэй байх болтугай. Төрийн сүлд та бүхнийг маань ивэж байх болтугай. За. За морилон ирж манай нэвтрүүлэгт оролцсонд туйлаас баярлалаа. За та бүхэндээ болоод манай нэвтрүүлгийн хойморт морилон саацсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах офицерууд та бүхэндээ улам их амжилтыг хүсье. За тэгээд морин дээрх таван хөшөөтэй нь олон болж төр төмнийхээ төлөө зүтгэж байгаа ажил үйлсээ бас төмөндөө мөнлүүлж улам их амжилттай ажиллах ерөөлийг өргөё. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан таны мэдхүйн дөрвөн бэрх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ийхүү жаргаж байна. Төр төмнийхээ төлөө тангараг үргэсэн албан хаагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ахлах офицерууд оролцсон манай энэ удаагийн дугаарыг таадан сойрхсан үзэгч та бүхэндээ туйлаас баярлалаа. Төр маань төвшин, төмөн олон маань амгалан байх болтугай. Хорэ!